Нааг Иниш гэдэг. За энэ хэвлэл мэдээллийн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээд телевиз зуртай явж байгаа нэг юм сайтын болох гэж хөрвөх гэж одоо хичээж байгаа ийм залуу редакцийг удирж байна. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За наа Мөнх Цэцэг гэдэг. Би Аятаа миминий эрхлэгчээр ажилладаг. Бас яг ээгээтэй адилхан 13 дахь жилдээ сэтгүүл зүйн салбарт ажилладаг. Тэгээ бид тээр яг нэг үеийн сэтгүүлчд байгаа. Тэгээд тийм болохоор өнөөдөр сайн үзэлцээдэг өргөд гэсэн. Тэгээд асуулт хариулт байдлаар ерөнхийдөө явъя гэж бид тээр шийдсэн байгаа. За бид тээрч нэг ерөнхийн нэг сэдв өгсөн. Тэгээд энэ хүрээндээ бид нар ер нь юу ярьж болохын жаргал зовлонгоо юу хөндмөр байгаа гэсэн сэдвийн хүрээнд төлөв гэж хичээлээ. Тэгээд дундаас доош буюу жижиг редакцуудын эрэг болон сөрөг тал нь яг юу гэдэг юм бэ гэдэг дээр товч мэдээлэл өгөөч. Манайх яг бодоход Аятан бол ажилласан жил маш олон. Тэгээд яг юм зарчимтайгаар тууштай явж байгаа редакцуудын нэг. За Аятаны хувьд одоо яг 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд анх бол ингээд нэг 6 оны бүтцтэй бол бид нэр эхэлж ирсэн. Тэгээд өнөөдрийн байдлаар бол бид нар яг редакцт бол нэг 10 орчим сэтгүүлчтэй. Тэгээд партнерууд бол байгаа. Технологи харилцан партнеруудтай хамтарч ажилладаг. Тэгээд яг хөө эхэндээ нөгөө дандаа сэтгүүлчид өөрсдөө нэгдээд үүсгэн байгуулсан сайт. Тэгээд өнөөдрийг хүртэл яг хувьцаа эзэмшигч гэж байхгүй яг нэг хүний үүсгэн байгуулагч сэтгүүлчдэр яг тэр бүтцээр яг өнөөдрийг хүртэл явж байгаа. Тэгээд эргээд яг ингээ 11 жилийн дараа харах юм бол Аятан ер нь томорсон уу, жижигэрсэн үү гэдэг ингээ харах юм бол бид нар мэдээллийн агуулгын хувьд бол томорсон. Харин ажлын хүчин, за редакцийн зохион байгуулалт талдаа бол ер нь жижигхэн бүтцтэй жижигхэн редакц гэж авдаг. За нэг тал одоо сул болон давуу талыг нь ярих юм бол яг туршлагаасаа л ярихад бидний хувьд давуу тал бол хин нэгний харьяал өмчлөлт байхгүй, сэтгүүлчт нь за үүсгэн байгуулагчт нь тэнд ажиллаж байгаа хүмүүс хамгийн гол нь эрх чөлөөтэй ажиллаж байгаа. Хүссэн сэдвээ барьж авч гин. Хин юу бичмээр нь тэрийг бичиж гин. Хин нэгнээс айхгүйгээр дуурч чадчихээн. Энэ нь бол одоо яг жижигхэн бүтцтэй ажилладаг редакцийн хамгийн том давуу тал. Сул тал бол мэдээж байгаа. Яагаад томорч чадахгүй байна. Тэгээд ажлын хүчний хувьд ингээд нэг яг одоо сэтгүүлчийн редакцаа бол ингээд яг 10 гэдэг тоонд барьсан. 10-аас дээш хэтрүүлээд нэг 2 хүнээр ч юм уу нэмэгдүүлэнгүүт санхүүгийн зардал нэмэгдэж байгаа. Тэгээд 10 жилийн хугацаанд бид нар түрээсийн байраар явлаа. Тэгээд түрээсийн төлбөр нэмэгдэжээ. Ингээд энэ бүгдийг бол яг өөрийнхөө 100% өнөөдрийг хүрсэн одоо үйл ажиллагааныхаа санхүүжилтээр нөхөө явж байгаа. Тэгээд хөрөнгө оруулагч олъё. За хин нэгнтэй хамтарья гэх юм бол бас жоохон айдас байгаа. Тэгээд яг болохгүй байгаа юм бол байхгүй болж байгаа учраас ингэ яваад байгаа. Гэхдээ томорч чадахгүй, том сэдв ч юм уу ерэн сурвалжлах контент хийхэд болсон хүчний дутагдал ч юм уу тиймэрхүү нөөцийн хувьд асуудалтай тулгарч байгаа. Энэ одоо хамгийн сул тал болж байгаа. Тэгээд энийг яаж нөхөж болох вэ гэх юм бол бид нар одоо 2-3 жилийн өмнө олон улсын хөтөлбөрт хамрагдсан редакцуудтайгаа хамтраад контент хийж болохын. За өөр бусад редакцуудтай хамтраад бас хамтраад хийвэл илүү боломжууд байна гэж харж байгаа. Тэгээ нөлөөллийн хувьд тэр нь илүү хүчтэй байх магадaltaй байгаа. Тэгвэл яг үр дүнтэй өнөөдрийг хүртэл одоо томоохон контент бол хийж чадаагүй байгаа. Тэгээд бид нар өнөөдрийг хүртэл нэг 90 сурвалжлах одоо 2023 онд гаргасан яг одоо Афка Guard буюу алах хороолол гэх контентын нэлийн том хэмжээний контент хийсэн. Тэрэн дээрээс бид нар нөгөө яагаад баг амар чухал 90 сурвалжлах контент яагаад зардал гардаг гэдэг бол нэлээсээ ойлгосон. Тэгээ тэрнээс харамсалтай нь айхтар том 90 сурвалжлах контент хийж чадахгүй байгаа. Тэгэхээр ер нь бүтцийн хувьд тэр талдаа илүү анхаарал хандуулвал бас үрдэн байна гэж харж байгаа. Сүүлд манай сайт үүсгэн байгуулагчийнхаа нэрмжт нийтлийн уралдаан зарлаад өнгөрсөн жил зарласан, энэ жил бас зарласан. Өнгөрсөн жил жишээлбэл 20 гаруй материал ирсэн бол энэ жил 40 гаруй материал ирсэн. Тэргээр юу дамжуулаад бас гарах гээд байна гэхээр тэргээр сэтгүүлчдийн маш сайн бүтээлүүд ирж байгаа. Тэрийг олон нийтэд хүргэж за тэгээд нөгөө тэр бас нэг талаараа бас хамтралын бүтээлүүд болж чадна гэсэн бас тийм зорилго тавьсан байна. Танай сайтын хувьд жишээл бас яг үүсгэн байгуулагтаад бараг 3-4 жил болж байна те. Тэгэхээр чамд яг одоо яг энэ зах зээл гарахад ямар хүндрэлүүд гарав? Одоо яг ямар боломжийг юу харж байгаа вэ? Угаасаа ингийн байлээ нөөцийн хувьд хязгаарлалт учраас сүртэй том одоо маш гоё хийцтэй контент хийгээд угаасаа нөөц хүрхгүй тийм учраас одоо тухайлбал News Cafe гэдэг нэг дундын юм уулзах цэгтэй болоод бүгдээрээ одоо юмнуудаа нийлүүлж байгаа нэг контентын ард одоо
тоног төхөөрөмж гэрлийн хувьч гэдэг юм уу одоо News Cafe бол дундын юм байж гин. За хоёртон сая олон улстай бас хамтарсан юм BBC-тэй хамтарсан хөрөг хийх одоо төсөлд манайх шалгараад туудахгүй бүтээлээ засгаж байна. Тэгэхээр ингээд нөгөө жижиг том дотоод гадаад хамтралыг бол хийж болох юм байна. За тэгээд бид нар зүгээр ширээний ард найзуудын дундаас үссэн яриа явж байгаад анализ гэдэг шоу те энэ эдийн засгийн уйдгартай ямиг яаж нийлүүл арай нэг олуулаа хөндөж болох юм бэ гэдэг нэг сэдвийг бүгдээрээ өөр өөрийнхөө өнцгөөр нэг сэдв барьж аваад хийдэг анализ шоун дээр хамтрал байна. За тэгээд нэмэх нь бас чи тэр удаа мөрөдөл яриад байгаа нэг юм шийдлийн сэтгүүл зүйн төлөө нэг юм тууштайгаар удаан бичиж болох юм а тий 7 хоног биш сар биш уйггүй л тэрийг ингээд хөндөж явах редакцийн заавал 7 хоногийн ажлын планд ордог нэг сэдвийг нийлээд редакцууд бичиж болох ингээд одоо нэг 3 редакц хамтарсан сэдвээ сонгоо явж байгаа. Тэгээд орон сууцны залилан болон энэ явцын хяналтыг эзэнтэй болгоё, хуулийг нь өөрчлүүлье, иргэний эрхийг хамгаалж болох юм уу гэдэг ийм сэдв барьж аваад ямар ч гэсэн ихний юмаа хийж байгаа. Тэр BBC-тэй хамтарсан төслийн хамгийн ихнийх нь тэр байгаа. Тэгэхээр нөгөө хүсгийн бол зөв зүйлийн төлөө хамтарч болно. Хүчээ зөвөр нийлүүлж болно гэдэг ийм санаачлаг бол ер нь биелж болох юм байна гэдэг зүгээр урам зориг одоогийн байдлаар авч байгаа. Одоо тэгээ нөгөө яг хоёлаа энэ нэг ярилцлагынхаа үндсэн сэдв рүү орох бас шаардлагатай байгаа тий. Сэтгүүлчүү, активистүү гэдэг яг ийм асуултыг би бас яг чамаас асуумаар байна. Ер нь энэ тал дээр яг бодлоо уулзаач. Хүссэн үсээгүй сэтгүүлч ер нөгөө нэг гаргасан сайн бүтээлээ дүрийг нь олон хувиргах тэр сэдвээ бариад мартахгүйгээр яавал сонирхолтойгоор хүнд хүрэхийн гэхээр нэг талаа активистийн ажил хийдгүү мөн манай талд миний хараад байгаа нь болохоор хамтрал дээр жоохон буруу яваад байгаа юм шиг активистуудын одоо хийж байгаа юмыг хэвлэл мэдээлэл барьж аваад ингээд явдаг. Нөгөө талаасаа бас хамтраад байраа солиод үзэх юм бол илүү үр дүнтэй хамтрал гарч магадгүй гэж гордод байгаа. Биднэрт баримт нь байна, сэдв нь байна. Одоо мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Тэрийг зөв сэдвийг нь нөгөө хүмүүс маань олж харуул тэр сэдвийг барьж аваад яриул одоо хүртээмжийн хувьд илүү үр дүнтэй байж болох юм гэж бодож байна. Тэгээд төрийн бас байгууллагуудтай хэвлэлийг хүссэн хүсээгүй ингээд одоо өөрийн мэдлэг одоо нийлээд нэг асуудлын ард гарсан зөндөө тохиолдол байдаг. Бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн их чирхийлэл одоо энэ гэр бүлийн тухай хувьдаар мэдээж редакцууд энэ шиг бас сэдвээ чиглүүлэх бах. Тэгэхээр яаж хамтрал нь илүү үр дүнтэй байдаг юм бэ гэдэг рүү бас одоо явбал зөв баха. Цэвэр сэтгүүлч активист болно гэдэг нь бол надад зөвхөн зөрчилтэй санагдаж байна. Энэ бол ямар нэгэн эрх ашигын төлөө, ямар нэгэн зорилгын төлөө үйл ажиллагаа учраас тийшээ хазаагаа явчих юм бол мэргэжлийн гэдэг юм алдаад юм төвхтэй юм руу орчих واخ. Чиний хувьд би яг нөө энэ асуултыг өөрөөсөө асуугаад тэгээ нэгийг нь сонгох юм байна гэж юу ойлгосон л доо. Тэгээд би бол сэтгүүлч гэдгээ сонгож байгаа. Тэгээд би хэрвээ активист гэдэг одоо тэр их үүргийг сонгох юм бол би сэтгүүлчээр явал ажиллахгүй гэж бодож байна. Тэгэхээр яг өнөөдөр редакц удирдаад за сэтгүүлч гэдэг мэргэжлийг сонгоод энэ бүх одоо өнөөдөр хүртэл ярьж ирсэн юмтай активист гэдэг өөрөө активист болоо явчих юм болж байгаа. Яг ажиллаж байгаа хугацаанд бол нэлээд зөрчилдөг юм байна гэж харж байгаа. Тэгэхээр активист өнөөдөр чи бид нар ч нөө мэдээ бэлтгэхдээ за чи үзэл бодлоос ингэж байна шүү. За тэнцвэртэй байна шүү. Төвийг сахин шүү те. За баримттай байна шүү гэж ярьдаг хэрнээ нийгмийн шүлжээнд гараад өөрийнхөө үзэл бодлогч махаад ингэж тулах гад ч юм айлсэл нэг талыг барих гад тэгээ яваад ахын сэтгүүлч хүний хувьд бол жоохон зохимжгүй асуудал гэж зүгээр би хувь хүний хувьд тэгж бодож байна. Нөгөө талдаа бид нар нөлөөллийн сэтгүүл зүгээд аюух одоо сүүлийн үед ярьж байгаа. Тэгэхээр сэтгүүл зүйн бүтээл өөрөө яг нийгэм эдийн засаг улс төрд яг нөлөөллийг авчирч чадж гэнэ үү тэрийг хэмждэг болёо гэж сүүлийн үед бас бид нар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөлөөллийг хэмжихэд харин активисттэй хамтарч ажиллах нь илүү үр нөлөөтэй байж магадгүй. Жишээлбэл өнөөдөр би манай редакц юу гэдэг те төрийн албан агчийн авилга албан тушаалтай холбоотой мэдээлэл бэлтгээд за нийгмийн шүлжээгээр тарлаа гэх тэр ингээд яг хангалттай масс хүрч чадж гэнэ үгүй бол бас чадахгүй байгаа учраас тэр бидний бичсэн баримтыг активист жишээлбэл одоо Амраа Weekly гэл контент хийж байгаа. Амраа жишээлбэл яг Амраа Weekly-гаар манай баримтыг дурдаад тэрийг олон нийтэд хүргээд тэгвэл тэр сэтгүүл зүйн контентын үр нөлөө тэр асуудлын үр нөлөө илүү нийгэмд хүрэх талдаа илүү сайжирч магадгүй. Тэгэхээр иймэрхүү чиглэлд илүү хамтын ажиллагаа өрнөлүүд бас явуул зүгээр байх гэж бодож байгаа. Тэгээд одоо бүх юм л одоо сэтгүүлчдийн амбицтай бай, нийгмийн шүлжээд идэвхтэй бай гэл зарим редакцууд жишээл сэтгүүлчдэд тэгдэг байхад зарим нь одоо нийгмийн шүлжээнд бичсэн сэтгүүлчийн байр суурь шууд тухайн явдлын байр суурь болоод уншигдах магадaltaй учраас за үзэл бодол тэр баримтлж байгаа байр суурь дээр цензуртай ханддаг ч юм уу тий. Тэгэхээр манай сэтгүүл зүйд бол энэ
одоо нөлөөлөгч активист гэдэг энэ хандлагуудыг жоохон тэр буруу тал руу нь ашиглах гад хүн болгон сэтгүүлчд одоо нөлөөлөгч байж болох ахaltaа. Гэхдээ тэр сэтгүүлчээр дамжуулаад сэтгүүл зүг харж гин, тухайн хэвлэлийн мэдээллийн байгууллагыг харж гин. Тэгэхээр тэр хүний ярьж байгаа хүндж байгаа үнцэг үзэл бодлыг шууд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзэл бодол редакцийн байр суурь гэж харах хандлага маш өндөр болсон үед нэлийн эрсдэлтэй л алхам болов уу гэж юм бодож байгаа. Тэгэхээр одоо зарим активистүүд жишээлбэл хүндж байгаа асуудлаа баримтыг нь шалахгүйгээр ч юм уу ингээд нийгэмд аягүй хүргэж чадчих штэ. Харин гэтэл сэтгүүлч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр хүний бичсэн хэлсэн ярьсныг нягтлж шалахгүйгээр постэр болгоод яриа болгоод олон нийтэд түгээдэг ч юм уу. Иймэрхүү нэлээ мэдээллийн одоо Монголын тэр мэдээллийн хүлээж авч байгаа хүмүүсийн боловсрол юм жоохон дутмаг байгаа үед энэ нэлээд том талдал хуваагдлыг бий болгох эрсдэлтэй гэж хараад байгаа. Тэгээд яг сүүлийн үед манай Монголын сэтгүүлч нарын барьж байгаа тэр өнцгөн ч гэсэн нийгмийн шүлжээ нэлээд идэвхтэй байгаа. Хүн болгон одоо баг сэтгүүлч хэвлэл мэдээллийн хэрэгслээс амбицтай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед нэг зөв талаас нь ашиглаж зөв талаас нь хамтын ажиллагаатай явахгүй бол нэлээд нийгмийн сэтгэл зүйн талцлуугал руу чиглүүлэх сөрөг үр дагавар байгаа гэж харж байгаа. Гэхдээ мэдээж үр нөлөөг сайжруулахын тулд активистуудтай хамтарч ажиллах шаардлагатай байна. Тэрнээс бол сэтгүүлч активист шууд одоо ажиллаж байгаа хүн бол тийм болно. Гэхдээ би санал нийлэхгүй л гэж бодож байна. Зя. Их сонирхолтой асуулт байсан тийм. Чамаас бас ингэж асуу гэж байсан. Одоо энэ үеч жишээлбэл Твиттерт ингээд нэлээ өндөр дагагчтай тий нийгмийн сүлжээ. Тэгээд би ингээд чамайг харахаараа заримдаа ингээд асуудлуудыг бас нэг хүмүүсийн анхаарал тавьчирж ирээд байна уу да. Ингээд бидний бичсэн хүнцэг хинч гаргаж ирэх өнцгөр ингээд тэр нэг хилцүүлэг өрнүүлээд байна шүү дээ. Тэгээд тэрийг харахаа би чамайг энэ ээг баг активист болсон ч юм уу гэж хараад байгаа л та. Тэгэхээр чи яг тэр өөрийгөө нөлөөлөгч гэж бодож байна, активист гэж бодож байна. Ер нь нийгмийн шүлжээнд сэтгүүлч хүн яг ямар байр суурьтай, ямар өнцгөөс ч юм уу ер нь чи ямар зарчим баримталдаг вэ яг тэрэн дээрээ? Нийгмийн сүлжээнд ялангуяа Твиттерт бол мэдээж редакцийн ажиллаж байгаа сэдвийг өмнөр нь орж мэдээлэх юм уу эсвэл миний бичсэн өнцгөр редакц өнцгөө чиглүүлэгч гэдэг юм уу тэрнээс айл болох зайлсхийж миний харж байгаа өнцөг одоо энэ сэдв ийм ингэх гээд байгаа юм шүү дээ гэсэн нюанстай юмнуудыг мэдээлэх гэж зорддог. Яг нь жиргэнд идэвхтэй байгаад байгаа шалтгаан уус төрчид юу одоо шийдвэр гаргагч тэнд айгүйх битгэлцэн хилцүүлэг заримдаа хэрүүл өрнүүлдэг учраас тэнд жоохон идэвхтэй байдаг. Тэгээд тодорхой цагуудад л идэвхтэй байхад болчдөг ер нь бол тэгээд зүгээр хой бирч хөтэлдэг маркийн тэгээд тэр нь фейсбુક дээр гарсан дараа нь буу юм болоо явж илээ. Тэгэхээр ийм сонирхолтой л зүгээр орон сай санагдгаа. Масс хэрэглээний хувьд бол жиргээ Монголд нэг тийм чухал юм бол биш юм шиг харагддаг. Гэхдээ шийдвэр гаргаж байгаа ордон сууж байгаа тэрийг ингэж скролдож харж байгаа хүмүүс дээр нийгмийн мэдрэхэд нөгөө жиргэнд явж байгаа өнцгүүд, байр суурь, шүүмжлэлүүд бас айгүй бодиттой өрөндөө юм шиг зүгээр санагддаг. За сэтгүүлч хүссэн хүсээгүй ингээд нэг юм тэр сэдвээ үнэхээр сайн судалсан сэтгүүлч бол активистийн хэмжээнд баг ингээд очсон байдаг. Тэрийг яаж илэрхийлэх юм гэдэг нь өөрөө бас хоёр талтай асуудал юм шиг үлчиж байгаа. Үнэхээр мэрэгцсэн тэр сэдвэрээ бүүм тарих хэмжээний нөлөөтэй болсон хүн бол баг л хүссэн үсээгүй тэр ажлыг хийгээ явчихж байгаа. Зорилго нь юу вэ гэдэг дээр бид нар жолоогоо дутах хэрэгтэй юм шиг санагддаг. Нөлөөллийн шийдлийн сэтгүүл зүй гэж бид нар яриад байна шүү дээ. Болохгүй байгаа юмыг засахын төлөө үнэхээр тэмцээд явж байгаа бол тэр зөв тал руу явж байна. Хин нэгний ирэх ашигт үйлчлээд нөлөөлөлд автаад юм уу цаанаа өөр зорилготойгоор тэр сэдвийг түрээд байгаа бол тэр чинь бас өөр аягүй сонирхолтой. Тэгэхээр сэдвээсээ тэгээд аль хил хязгаарыг бид нар давахгүй байх хэрэгтэй вэ гэдгээд дандаа ингэж жолоодож харж явах хэрэгтэй юм шиг л хувийн байр суурь байна. За өөр юу ярих вэ хоёлоо чинь? Яг заалны дундаас яг энэ асуулт. Тий нэр асуулт авъя гэж сонирхсан юм. Бид нар чинь жоохон өөрсдөө найзууд тэгээд сөргөлдөж өгөхгүй байх магадaltaй. Тэгэхээр нэг асуулт авал болж юм. Тэгээд яг сэтгүүлч үү активист үү гэдэг дээр харин гүнзгийгч нэг хариулт хэлээд үзгөө. Хариулт асуулаа. Бас хамтрал дээр саналаа хэлэх хүн байвал эсвэл асуулт асуух хүн байвал авч илэн шүү. За нөгөө оюутнууд болохоор ингэж асуудаг сайн
сайн сэтгүүлч гэхээр хэнийг хэлдэг юм бэ гэд. Тэгээ та бүгдийн хувьд бол өөрөө мэдээж хүн болгон одоо сэтгүүлч болгол би сайн сэтгүүлч болъё гэж бодож байгаа хэрэг. Тэгэхээр яг сайн гэдгийг та бүгдийн хувьд одоо олон жил ажилласны хувьд одоо ямар шалгуур байна гэж бодож байна вэ? Миний хувьд нөгөө манай сайт илүү нөгөө бичгийн суурьтай учраас би бол яг нөгөө сэтгүүл зүүн зарчмаараа за нөгөө сэтгүүлч гэдэг мэрэгжлийнхаа үүднээс бичсэн баримтат тулгуурсан юу гэдгийг тий анализ хийсэн за сурвалжлага гэхэл бид нар одоо та бол яг мэдчихэж байгаа шүү дээ сурвалжлагыг яаж бичих ёстой вэ гэх их сургууль багш нар зааж байгаа шүү дээ за ажиглал төсөлтөөр тулгуурлаад сурвалжлага бичнэ гэдэг редакцид яг тийм сурвалжлагыг хүсэж байнгут одоо ингэ нөгөө нийгмийн сүлжээ за хүмүүсийн мэдээлэл хүлээн авч байгаа хандлагаас хараад тэр одоо бидний баримтлагдаг зарчим жоохон өөрчлөгдөж байгаа юм шиг. За тэгээ бичиж байгаа авчирч ирж байгаа юм бас өөр болоод байгаа. Гэхдээ л нөгөө үндсэн тэнд багш тийм байх шүүгээ заасан юм би бас энэ редакцид эвдэхгүй гэж хичээдэг. Тэгэхээр яг тэргээр зарчмуудаа баримтлаа явахыг одоо эрмэлздэг. Тэгээд одоо энэ нөгөө хамгийн гол нь одоо дөнгөж төгсөөд бичиж байгаа сэтгүүлчид юу гэж хэлдэг вэ гэхээр амар гоё ингээд яг нэг баримтлаа бичиж ирсэн юм нийгмийн сүлжээнд сайн явж өгөхгүй. Тэнгүүд нэг постэр болгоод тавьчих юм бол нэг зүгээр л нэг сенсацтай постэр болгоод тавьчих юм бол тэр нь явж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд жоохон зөрчилдөд байгаа. Гэхдээ тэрийг одоо нэг мэдээлэл хүлээж авч байгаа уншигч үзэгч сонсогчийн хандлагатай холбоод нэг жоохон эвтэйг тайлбарлаад өгчүүл юм бас их зүгээр юм болов гэж бодож байгаа. Тэгэхээр би бол яг л сэтгүүл зүүн шаардлага стандарттай барьж бичсэн одоо сэтгүүл зүүн бүтээлийг сайн контент л гэж хэлнэ. Бэнэ. За нөгөө жанраас шалтгаалаад хийн сайн сэтгүүлч вэ гэхээр зөв миний хувьд бол их сайн асуулттай сэтгүүлч бол сайн сэтгүүлч байх гэж би хувьдаа боддог. Тухайн бичиж байгаа сэдв дээр асуулт гаргаж чаддаг. Тэр асуултандаа хариултаа бүрэн гүйцэд авч чаддаг. За тэгээд тал талын байр сууриа нэгтгээд үзэгч уншигчтай эргцүүлэх боломжийг олгож байгаа бол тэр одоо сайн сэтгүүлч гэж би одоо хувьдаа боддог. Тэгэхээр ямагт асуулттай байх ёстой. Хүн асуулттай байхын тулд судлах ёстой. Тэгээд судалгаа хийн, зочноо судлана, талуудын байр суурийг сонирхон, тэгжээж оновчтой асуулт гардаг. Харамсалтай нь сайн сэтгүүлч болох гэхээр одоо улс төрд манай нийгэмд юу болоод байгаа гэхээр асуухаар загнуулдаг юм мод болчихлоо шүү дээ, тий. Чи хинбэ чамайг танихгүй юм байна, чиний асуултанд хариулахгүй гэдэг нь одоо хөвших гээд байна баг, тий. Бидний асуурах эрх хаана байгаа юм бэ гэдэг дээр би өөрөө жоохон эмзэгэлдэг. Тэгэхээр илүү сайн асуух хэрэгтэй. Илүү сайн асуухын тулд өрсөлдөх хэрэгтэй. Ордон дотор маш сайн асуулт, сэтгүүлчийн асуулт гарахад тэр арайны топ телевизийн бүх мэдээний топ мэдээгээр гардаг учраас улс төрийн сэтгүүлчид улам сайн ингэ сайжрах хэрэгтэй. Бичих тал дээр тэр бужигнаан дундаас яг юу яваад байгаа юм бэ? Ард нь юу яваад байгаа юм бэ гэдэг нюансыг олж авдаг, тий? Цаатлыг гаргаад бичдэг. Тим сэтгүүлчийг би одоо сайн сэтгүүлч. Тэрний төлөө ингээд хөдөлмөрлөх хэрэгтэй, хичээх хэрэгтэй, бусдыгаа бас унших хэрэгтэй болов гэж боддог. Тийм байна. Мик барьж байгаа дээр асуулт асууж байгаа. Сэтгүүлч нь асуух сонсогч нь асуух хэрэг хаана байгаа юм бэ гэж дурдлаа шүү дээ, тий? Сэтгүүлч яагаад асуух хэрэгтэй? Олон нийтийн өмнөөс ажил хийж байгаа учраас олон нийтийг төлөөлж л асуух гэдэг юм шүү дээ, тий. Тэгэхээр би хувийн хандлагаар ч юм уу хотын дараагаас очиж хувийн амьдралыг асуугаагүй байхгүй. Олон нийтийн мэдих хэрхийг хангах үүднээс надад олцсон мэрэгжлийн ур чадвар одоо тоног төхөөрөмж, ажлын үнэмлэхний ачаар би асуух хэрэгтэй байгаа. Тэгэхээр асуух хэрэгтэй алдчих юм бол амар харамсалтай. Тэгэхээр илүү сайн асуултын төлөө бэлтгэсэн бэлэн мэдээ, тасалсан ярианаас татгалзаж чаддаг. Эсвэл тэрийг нь бүтэн болгодог. Нэг тасалсан рил шторк цагаан мэдээгүүд идэв штэ. Цагаан мэдээний дотроо хизээ эхлээд хизээ дуусахын үнийн дүүний ямар хин шалгарсан гэдэг 5W1H хангаагүй мэдээг бид нэр тавихаа ядаж болмоор байгаа. Том редакцууд бүтэн болгож тавих тий. Асуух хэрэгтэй ингээд нөгөө нэг хамгаалах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Өөр асуулт үү? Тэр нөгөө сайн сэтгүүлч гэдэг дээр танигдсан л бол сайн сэтгүүлч гэдэг ойлголт бас ингээд манай сүүлийн энэ оюутнуудад донд тийм хандлага байгаа даа. Тэгээд нэг хідэн танигдсан сэтгүүлчээр бас сэтгүүл зүг хараад байгаа. Тэгэхээр танигдсан ч бай, танигтаагүй ч бай яд ч л сэтгүүл зүйн зарчим ёс зүйн хэм хэмжээг мэддэг. Тэгээс одоо танигдаагүй ч гэсэн энэ салбарт өчнөө олон жил мэргэжлийн үйл ажиллагаагаа хийгээ явж байгаа маш олон сайн сэтгүүлч байгаа. Тэгэхээр тэрийг л илүү сайн оюутнуудад таниулж ойлгуулах хэрэгтэй юм шиг байна надад.
За хоёр эрхлэгчид баярлалаа. Маш сонирхолтой яриа өрнүүлж ийн. Энэ хослол ярилцлага гэдэг формат бол гоё формат байна. Дууяд баяр хүргэе. Гоё формат олсон байна. Энэ дээр асуулт асуух гэдэг дээр жоохон лавлаад асуумаар байна. Жишээлбэл одоо та хоёрын хувьд ерөөсө хизээч асуухгүй асуулт гэж байна уу? Эсвэл одоо асуулганд оруулахгүй хин нэгэн гэж байна уу? Энэ дээр би юун тухай асууж байгаа вэ гэхээр та бүгдэд дотоод цензур гэж юу байна вэ? Энийг нэг томьёолж хэлнэ үү? Түүнээс гадна гадаад цензур гэж юу байна вэ? Энэ цензурууд та бүхний магадгүй одоо тодорхой тэр хамтралууд, түншлэлүүд, дэмжлэгүүдтэй холбоотой байдгүй. Нөгөө талаас бас нэг өөр хамтралын тухай бас дурдж ярьлаа шүү дээ, тий. Жишээ нь 3 редакц нэгдээд эрен сурвалжлах, хүний эрхийн чиглэлээр эрен сурвалжлах хийж хамтарч ажиллаж байна гэдэг. Энэ ерөнхийдөө цаашдаа хандлага болж харагдаж байна уу? Ерөнхийдөө манай хэвлэл мэдээллийн энэ орчинд одоо энэ жижиг редакцууд та бүхэнтэй адилхан хамтрах ийм тенденц хандлага харагдаж байна уугүй юу? Ерөнхийдөө бол одоо жишээ нь Баяр наадам гэхээр нэг 10 сайт нийлээд Баяр наадмын нэвтрүүлэг хийдэг одоо ийм нэг жишг тогтох гэж байгаа шиг байна тий. Гэхдээ эрен сурвалжлах сэтгүүл зүйдээр ийм хандлага байна уу гэдэг ийм хоёр тустай асуулт шүү. Баярлалаа. Асуухгүй асуултаа юу сонирхолтой тий. За ямар ч байсан ёс зүй болон нөгөө дүрмийн хэмжээнд бол хүчирхийлэлд өртсөн болон нэг эмзэг хохирогчтой холбоотой юм дээр асуухгүй асуултууд гэж редакцийн дүрм сэтгүүл зүйн кодонд байдаг. Дахин сэтрээхгүй байх, дахин өвтгөхгүй байх гэдэг ч юм уу тэр хар дурсамжтай холбоотой эмзэг нарийн мэдээллийг бол сэтгүүлч асуух ирэхгүй, хүндэтгэх ёстой зочноо. Тэрнээс бусад хүрээнд бол олон нийтийг төлөөж асууж байгаа юмыг бол заавал асуух ёстой. Асуултанд хариултаа авч чадахгүй тохиолдол бол байгаа. Тэрэн дээр тухайлбал одоо улсын хурлын гишүүн сайн зориг дээр тухайлбал гарсан энэ миний хувийн кейс шүү. Таны тэгээд засгийн газрыг өгсруулах гэж байгаа гол одоо зорилго чинь шалтгаан чинь шаардлага чи юу юм бэ гэж асууад 47 минут хүлээцтэйгээр сонссны эцэст би асуусан чинь нөгөө хувийн хандлагаар загнуулаад тэр хэвлэлийн урал дууссан баггүй юу. Тэгээд тэрнээс хойш би бол редакцтэй гэж байгаа. За сэтгүүл зүйтэй ингэж харьцаж байгаа. Сэтгүүлчийн асуултанд ингэж ёс бусаар хандж байгаа. Сайн зоригийг бол манай редакц дахиж гаргахгүй шүү. Одоо энэ сүүлд үүссэн кейс. Хоёрт эрүүл сохтуунд мэдэгдэхгүй, баримтгүй, бусдыг гүтгдэг, тэмцэгчдийг бол гаргахгүй байхыг хичээдэг. Үнэхээр тренд сэдвүүд тэр хандлттай хүн байж болно лайвддаг тий. Гэхдээ тэрийг манайх ядаж гаргахгүй хоцрох хэрэгтэй гэж боддог. Тэр хүмүүс дагагчаараа нөлөөллөөр явах. Гэхдээ бид нар бол уншигчтай ядаж тэр хүнээс хол байлгах үүрэгтэй гэж бид нар боддог. Тэгээд заавал гаргахгүй шүү гэсэн одоо тухайлбал хэдэн цогтой тэмцэгчд манай дээр байгаа шүү дээ тий. Тэрийг бол манай редакц хийж гаргаж байгаагүй цаашдаач гаргахгүй байх гэж бодож байна. Хамтралын тухайд бол нэг юм сэтгүүлчийн сэтгэлд нэг энэ сэдвийг ингээ гүйцээгээд хурлаад хийх юмсан гэсэн амбиц хүн болгонд байдаг бах. Жижиг редакцуудад бүр их байдаг бах. Чадлаараа хүнддэг. Гэхдээ нөлөөллийн хувьд, үр дүнгийн хувьд ингээд нөгөө сайн байхгүй байгаа учраас энэ нөгөө одоо нийлээд нэг сэдв дээрээ тохируул зорилгоо нэгтгэж чадах юм бол явж болох юм байна гэдэг санаачлаг учраас энэ барилгын явцын хяналт гээд энэ сэдвээр би NTV тухтай 2 удаагийн хилцүүлэг хийжсэн. Төр эхлэхдээ зөвшөөрөл өгөөд дуусахад нь улсын комисс хүлээж авахд л оролцоод идэг. Тэнд л хяналт тавьдаг. Голд нь хинч хяналт хийхгүй байгаа учраас давхардуулж ор дээр зарах, заллин хийх, тухайн төсөл нь ингээд зарцагч гэдэг юм олон асуудал угаасаа ингээд үүсцэн байгаа хгүй. Нэг зоргилсон хүн бол зүгээр баг нэг нь ялаа үрээд барилгын компанид газартай л бол иргэдээс маш их мөнгө татах юм хуулийн орчинтой яваалгаа бид нар алдааг нь мэдээл байгаа. Тэгээд хин хизээ засахын, хин авч явахын гэдэг дээр юу н эзэнтэй болгоё, хариуцлагатай болгоё, хуульд нь өөрчлөлт оруулах гэсэн юм амбиц. Тэгээд нэг 3 редакц, newsroom, item, graphics-ийн редакцууд сэдвээ судлаад, эхнээсээ кейсүүдэд цуглуулад, ярилцлага хийгээд newsroom дээр эхний сурвалжлага гарсан байгаа. Мартаар тэр BBC-тэй хамтарсан манай сурвалжлага цацагдана гэдэг ч юм уу юм жижиг хамтралуудыг хийж үзье ямар ч байсан үрдлийн үр дүнгийн төлөх танах монтажнаа гарга. Гэхдээ редакцийн бодлогод оролцохгүй энэ сэдвийг барьж аваад эзэнтэй болгоё, хариуцлагатай болгоё гэдэг юм руу бол явж байгаа. Тэгэхээр энэ хамтралууд мэдээж үр дүнгээ яаж өгнө те ингээд нөгөө фантазлахад бол ингээд романтик гоё байна те. Гэхдээ энэ бол нөгөө инерц хугацаа бас нөгөө тууштай байдал биднээс ингээд шаардлага баха гэж харж байгаа. Асуухгүй асуулт байдаггүй та хоёрыг тулгарч байна. Ер нь бол асуухгүй асуулт хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчид за
би бол гардаг гэж бодож байгаа. Энэ ихэвчлэн одоо тухайн хууль мэдээллийн байгууллагын санхүүжилт үйл ажиллагааны одоо баримталж байгаа бодлого үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн нэг сенсацтай асуудалд ихлэхэд за баг тэр асуултыг асууж болохгүй шүү гэдэг редакцаас зарим талдаа өөр даалгавар өгдөг редакц байж магадгүй. Гэхдээ энэ цэвэр би бол цаана санхүүжилтийн их үүсвэрүүдтэй холбоотой байна гэж харж байгаа. Тэгээ ашиг сонирхлын зөрчил байгаа учраас одоо хин нэгнтэй хамт ажиллагааны гэрээ одоо Монголын бүхэл хэвлэл мэдээллийн байгууллага төр хувийн байгууллагатай гэрээ байгуулж байгаа. Тэгэхээр энэ гэрээний хүрээнд за тиймэрхүү одоо ашиг сонирхол бол зарим талдаа орж ирдэг. Гэхдээ өнөөдрийг хүртэл бол за энэ хүнээс ийм асуултыг асуухгүй шүү. Манайх энэ асуултыг асууж болохгүй шүү гэдэг одоо тийм хандлага манай редакцд дээрч миний зүгээс сэтгүүлчдэд өгж байгаагүй. Энэ юун дээр гардаг вэ гэвэл харин хамтын ажиллагааны тогтоосон зарим нэг байгууллагаас зүгээр тиймэрхүү гомдол бол хэлдэг. Хамтын ажиллагааны гэрээтэй байж ич одоо энэ асуудлыг хэтэрхий дэврэглэе гэдэг ч юм уу те. Тэгэхээр одоо хэвлэл мэдээллийн байгууллагч өөрөө нийтийг эрхшхийн төлөө ажиллаж байгаа. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчтай за тодорхой хувьцаа эзэмшигчтэй компаниуд бол яалчгүй эрхшгийн үүднээс тиймэрхүү асуудлыг гардаг байхыг үгүйсэхгүй. Гэхдээ шууд бол гардаггүй гэж яг хэлж бол болохгүй байх гэж бодож байна. Хамтралын хувьд ерөнхийдөө бас л ямар эрхшгийн төлөө хамтарч байгаа бай гэдгээл тухайн редакц, тухайн хэвлэл мэдээллийн байгууллага одоо өөрөө редакцийн бодлогын хүрээнд ярилцаад тэгээд хамтарлууд бол ямар ч хэлбэрээр явах боломжтой гэж харж байгаа. Одоо жишээлбэл эрен сурвалжлах чиглэлийн контент дээр за одоо манайх жишээлбэл төлхөө эрен сурвалжлах контент дээр хэвлэлийн байгууллагатай хамтрах гэдэг ч юм уу те. Өөрөөр бидний хийж чадахгүй бас манай редакцийг хийж чадахгүй тийм хамтрал дээр бол бид нар бол бас тэр болгон оролцъё тгий гэх бас хэцүү баг. Гэхдээ энэ бол илүү нээлттэй яригдчих сэдвүүд л баг гэж бодож байна. Би нэг санаагаа дутуу хэлчихье гэхгүй. Уриалга гэдэг нөгөө одоо ингээд түрүүн би нэг дурдаад байж ингээд асуухаар үүдээс загнаад бултчдаг эсвэл улаан цайм загинч яваад өгдөг хариултгүй те. Энэ дээр сэтгүүлч зөв асуулт бол тэр асуултын дараагийн сэтгүүлч давтаж асуудаг те. Нэг өмөрдөг тэр нь чухал асуулт байхад унгаад байгаа бол дахин давтаж асуудаг. Нэгэндээ бас ингээд нэг хайртай хамгаалдаг тим юм руу ормоор өстэй юм шиг лээ. Нэгэн загнуулахаар зүгээр л хараад харч амар. Онцгой байгаа сте тий. Тэгээд би хувийн асуугаагүй гэдэг шиг ингээд нөгөө бас бат зогсоод дараачийн үн гараа өргөөд хариулт авч чадаагүй чухал асуултыг ингээд төгсгөж хариултаа авдаг тим юм руу манайхан ингээд ороод тэр албан тушаалтны үнэхээр цухтаад байгаа асуултыг хариултын бүтэн авдаг тим юм руу ормоор юм уриалга хэлмээр бас санагдаад байгаа. Өөр асуулт байна уу? Энд нэг асуулт. Одоо цаг нь юу болж байна гэхдээ? За. Сайн нөгөө асуулт асуугаад загнуулдаг гэд саяхан яг хотын дарга нэг ярьцлага үзээд тэгээд тэр сэтгүүлчийг айгуу загнаад тэр ярьцлага дууссан байхгүй юу? Тэгээ би зүгээр бодохдоо сэтгэлийн уншиж үзээд сэтгүүлчийг өмөрөөд те улс төрийн албан тушаалтны хувьд энэ хүн ингээд танд мэдээлэл хүсдэг штэ гэдэг олон нийтийн байр суурь тийм байх юм болов гэсэн чинь ингээд бүгдээрээ тэр сэтгүүлчийг одоо ингээд хараацсан, доромжилсан байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар ингэснээрээ нэг талаасаа манай салбар ингээ хүний нөөцийн айгуу дутагдалд орж ийн. Тэгээд мэргэжлийн бус хүмүүс орж ирээ. Тэгээ ямар нэг байдлаар одоо сэтгүүлч рүү, активист рүү, инфлюенсер рүү яг хэн мэддэхгүйгээр ингээд маш их явж ийн тий. Тэгэнгүүт бид нэр эргүүлээд одоо редакцууд уншигчийн боловсралтай холбоотойгоор тий одоо сэтгүүлч асуулт асуух нь зөв юм аа. Энэ асуултанд хариулт авах гээд байгаа нь таны төлөө юм аа гэдэг энэ ойлголтыг яаж уншигчтай авах вэ? Ер нь энэ чиглэлээр яаж ажиллах боломж байна гэж харж байгаа бол тийм туршлага санал бодол юу байгаа бол яг амар хийж байгаач ажил байхгүй л дээ зүгээр тууштай байх хэвээр тууштай загнуулах юм уу тий. Гандан буурахгүй дахин асуух хэвээр хаа. Уншигчдыг бол би угаасаа айгүй ухаалаг гэж үг нь боддог. Яагаад тэгэхээр нөгөө редакцуудаа таньж дагдаг юм шиг санагддаг. Тэгээд манай редакцийн зарчмаас нэг жоохон өөр нэг жоохон сони юм ороод ирэх юм бол комментээр хэрэлдээл ороод ирдэг. Тэгээд та нар юу тавьчихсан бэ? Ингэсэн юм уу гэх тэгэхээр айгүй ухаалаг. Тэгэхээр зүгээр тухайн сэдв дээр л гэхээс уншигчд угаасаа айгүй ухаантай юу өгöd байгаа хэний төлөө нийтлээд байгааг бол харж л байгаа. Ялангуяа залуу уншигчд бол бүр ухаалаг, бүр сайн харьцуулж хардаг. Яг очиж сэтгүүлчээ дагдаг, редакцаа дагдаг хүмүүс айгүй олон болж байгаа гэж би айгүй итгэдэг. Тэгэхээр
Энэ бол нэг төр хугацааны л нэг бидний туулах ёстой л юм зам юм байна л гэж харж байгаа. Тэгээд хотын даргын тухайд бол хэвлэлийн баг нь ажиллаа сайн хийдэг бол гарч ирээд 7 хоног цаа болио сардаа нэг сэтгүүлчдийн бүх асуултанд хариулцдаг бол хотын даргаыг биднийг зовоох үйлдэл нь баг байхгүй юу? Үнэхээр олдохгүй байгаа учраас уулын ингэрт очиж суудсан очихоор дарга нь яриа өгөхгүй байгаа учраас хотын даргаыг таарахаар маш олон асуулт орж ирж байгаа. Стресстэл нь те нэг асуултаа олон асуусан ч гэж магадгүй. Тэгэхээр энэ нөгөө аль аль талдаа л бас юм байгаа. Хин хин л бас асуудлаа харах хэрэгтэй болвол тэгвэл энийг юм хэвийн юм шиг бид нар хүлээж авдаг болчвол тэр нь амар надад гонигтэй гэж бодож байна. Тэр нөгөө сөрөг комент хийх байна маань гэж байгаа дээр бол би нийгэмд яг сэтгүүлч гэдэг мэрэгжлийг хүлээж авч байгаа хандлага жоохон нэлээд доогор байгаатай холбоотой гэж харж байгаа. Тэгэхээр сэтгүүлч, за нөлөөлөгч, активистээ сэтгүүлч юугаараа ялгаатай байх юм бэ? Ямар нөлөөтэй байх юм бэ гэдэг тэр үнэлэмжийн асуудлыг за массын хэмжээнд ч юм уу те эсвэл уншигчдын хэмжээнд нэлээд сайн суурийг нь тавьж өгд. Одоо жишээл барууны орнуудад сэтгүүлч бол нэлээд өндөр түвшинд үнэлэгддэг. Тэгээ Монголд бол одоо сэтгүүлчдийг юу гэдэг нь те замуу худалдагдсан сэтгүүлчд л гэдэг хандлага давмгаалаад байгаа. Тэгэхээр сэтгүүлч нь сэтгүүлчгээл байх хэрэгтэй байх. Сэтгүүлч бай сэтгүүлч шиг биш байгаад байгаа хандлагууд бол нэлээд давмгаалцсан. За одоо нийгмийн сүлжээнд энэ сэтгүүлч хэлсэн юм чин үнэн байхаа гэдэг хандлага бол байдаг шүү дээ. За энэ хүн сэтгүүлч юм чи энэ үнэн хэлсэн байхаа гэдэг. Тэр бол уг нь бол бас уншигчийн хувьд хүлээн авахчийн хувьд авж байгаа зөв хандлага. Харин тэрийг одоо тухайн тэр үнэлүүлж байгаа сэтгүүлч юм ч юм уу хэтэрхий их одоо нэг талыг барих үзэл болоод амгаалах ч юм уу нөгөө одоо хувийн орон зайдаа бас хэтэрхий л нөгөө сэтгүүлч хувийн орон зайгаа одоо чөлөөтэй ашиглах ёстой л доо. Гэхдээ л чи сэтгүүлч шүү гэдгээл маш сайн ухамсарлаж ийж тэр хандлагыг зөвл тавих ёстой. Маад бол тэр нь хэтэрхий буруу зам руугаа хитээсэн юм болов уу гэж харж байгаа. Тэрнтэй холбоотойгоор сөрөг комент нэлээ их байдаг. Үнэлэмжийн доогоор байдаг гэж би бол хардаг. Энэ сэтгүүлчээс асуух гэсэн юм аа. За түрүү яг энэ хилцүүлгийн үндсэн сэдвтэй сэтгүүлч үү активист үү гэдэг дээр та хоёр маань хоёр эсрэг байр суурьтай байх шиг харагдаж байна. Энэ сэтгүүлчийн хувьд хүсүүсэйг активист болохоос болчдгоо гэд тэ. Энэ дээр активист одоо нөлөөлөл гэдэг талаасаа мэдээж маш чанд хатуу одоо үзэл баримтлал зарчимтай байж түүнийхээ төлөө тууштай дуурах хэрэгцээ шаардлага нэгдүгээр гардаг бах. Нөгөө талаас ингээд урайлаад манлайлаад зарчмын одоо урайлгуудаа дуу хоолойгоо хүчтэй тэ илэрхийлээд ирэхээр цаана нь ямар магадгүй золиос гэдэг ч юм уу тэ одоо ямар чаленжууд тулгардаг вэ? Үүнийг яаж даван туулдаг вэ? Гэхдээ яг нөгөө нэг сүртэй челленж байхгүй тий. Нөгөө Google дээр л үзэх юм бол 5 жилийн өмнө би юу гэж хэлжсэн, юу гэж ярьжсэн чи гараад ирэн шүү дээ тий. Тэгэхээр харьцангуй технологи хөгжсөн учраас энэ хэр урууж харгасан үеийн жоохон зөрүүтэй юм яриад байдаг гараагүй юу гэдгийг олон нийт зүгээр харчиж болно. Улс төрчигч тэр сэтгүүлчигч тэр хамгийн челленжтэй юм гэвэл энэ нөгөө нэг олж авсан итгэлийг чинь дааж аавна гэдэг чинь сэтгүүлчийн хувьд редакцийн хувьд хамгийн том зорилт нь тэр энэ тэнд очиод нэг талдаа налчихгүйхэн шиг олон нийтийн төлөө гэдэг юмд ороосоо гарчихгүйгээр л явах хэрэгтэй редакцч тэр сэтгүүлч тэр тий. За би яг энэ үйлдэлийг энэ дээр яг олон нийтийнхээ талд байж чадж гинэ гэдгээ дахин бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ их шуурган дунд, энэ их зөрчилдөөн дунд нөгөө би хэний талд байгаа юм бэ, хэний төлөө үйлчилж байгаа юм бэ гэдгээ дандаа ингэж бодож явах хэрэгтэй гэж би бол боддог. Тэгээд тэрнээсээ нэг их хазаачгүй явах нь хамгийн том сорилт тууштай байдал баг. Тэгээд жижиг редакцийн хувьд чинь нөгөө санхүүгээ яах вэ, хүний нөөцөө яах вэ ингээл эн чинь зүгээр л сэтгүүл зүг биш юм байлээ шүү дээ тий. Тэгэхээр энэ олон энэ ажлыг зэрэг амжуулаад тэгээд хамгийн гол нь нийтийнхээ талд ингээд бат зогсож чадах тэр юм нь л хамгийн том зорилт баг. Сорилт баг гэж ярьж байна. Энд дээр нөгөө юу яхад яг өөрөө активист биш би чинь биш шүү дээ. Улмаа дээр одоо өнгөрсөн хавар жишээлбэл би улмааг бол яг активист одоо арга барилаар ч юм уу тийм байлаа гэж зүгээр би дотроо харж лээ л та. Тэгэхээр улмаа дээр бол маш олон риск ирсэн шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү л одоо рискүүдтэй тулах байх. Тэгээд одоо тэрийг жишээлбэл аюул олон хэвлэл яг тэр огцор хамаахан ч бидний тэр одоо өнгөрсөн хавар алсан үйл явдлыг ингээд одоо хэвлэлүүд бол нийт эрх ашигын төлөө тэнцвэртэй мэдээлэлээр ингээд хангаж байгаа. Гэхдээ тэрийг одоо бид нар масс юу гэсэд юу нийт эрх шиг хаашаа байна гэдээ илүү редактор болгоо барай явцсан чинь илүү тэр одоо нөгөө активистуудын талд орлоо гэдэг ч юм уу тийм дайралтууд бол
одоо манад бол нэлээд ирсэн. Тэгээд манай хэвлийнхэн дунд ч гэсэн энэ талаар айгүй 2 3 хуваагдсан. Тэг ингээ хоорондоо маргалдаад. Тэгээд тэр нь өөрөө нийгмийн сэтгэл зүйч гэсэн нөлөөлж байгаа хандлагууд бол байсан. Би нэг сонирхолтой кейс ярьж өгье заяа. Өнгөрсөн хавар гэсэн чиглэлд орж ирлээ. Ороно майнингийн гэрээ явах эсэх асуудал ингээд аюу хөндөгдөжсэн байхгүй юу. Тэгээд нөгөө нэг ураанаар айлгаад байсан шүү дээ. Тэгээд тэрнээс болоод хид удаа энэ гэрээ чинь хойшилж байсан, царцж байсан. Тэгээд манай редакц ярьж байгаад яг 5 юм контент хийсэн байхгүй юу. 3 нь видео, 2 нь бичвэрээр уран яг хортой мөг юм уу. Тэгээд хуурамч одоо тэмцэгчтэй салцгаач юу нэлээд тийм ширүүн юм битсэн. Тэгээ яасан чинь тухайн үед нөгөө нэг пэйж дээр миний дугаар аваад байсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө амар илт нөгөө юу дайралтууд ирд юм бэлээ. Танах офс чинь хааны очиж шатаан ч гинөө. Чам руу цианид наадаар очиж цацсан ч гинөө. Миний утас бүр ингээд зогсоо зэг хүмүүсэж яваад ингээд сүулдэ нөгөө уцаа ингээд авахаас бүр айгаад 7 хоног яг ингэж нүдүүлэхээр амар юм бэлээ. Тэгээд тэрний буйнаар байгууллага дээр дугаар авч тавьсан шүү дээ. Инста болохгүй юм байна гээд өмнө нэг тэгж тоодгүй мэйлэр ингээд харьцаа яваад байсан. Бас буруу байсан юм байна гэ. Тэгээд сэтгүүлч рүү бол халдлага айгүй их ирдэг битсэнтэй холбоотой. Шүүхэд өгдөг. Мөрдөнгөөс шууд дууддаг ч гэдэг юм кейсүүд бол байгаа. Тэгэхээр тэрийг л одоо давж гарах нөгөө жинзи сэтгүүлч нарынхаа сэтгэл зүйг хамгаалах иймэрхүү юм байдаг шүү гэдгийг ойлгуулад за тэгээ мэрэгжлийн хуульчид одоо нээст хэвлэлийн үргэлжлэл гэдэг шиг хуульчид өмгөөлөгчид яг тэр үед биднэрт дэмжлэг үзүүлэх мэрэгжлийн те ийм хамтралууд бас аюул чухал юм байлээ энэ юуг давж гарахын тулд нөгөө нууцаар крашлж авдаг хоёр хэрэгчээс нэг юм асуулт энэ ширхлэгч мөнгө цэцэг эрхлэгч хоёулаа нөгөө сайн сэтгүүлчээс гадна миний бодлоор айгүй сайн нөгөө бизнесмэнүүд гэж боддог. Тэгээд энэ асуулт сэтгүүлч үү активист үү гэдэг үндсэн сэдв байгаа. Гэхдээ би нэг ийм асуулт асууж сэтгүүл зүй бизнес үү эсвэл одоо нөгөө нийтийн эрх ашигын төлөө байх хэрэгтэй тийм ингээд нэг юм сайн дурын ажил юм уу эсвэл аль штэ. Ер нь бол нөгөө эн чинь нэг талаас бизнес модель мөн үнгүү мэдээ үнгүү юм тавиад үг гэж одоо гуйхаа нэгт байх хэрэгтэй. Том групп компаниуд гэдэг юм одоо нийгмийн хариуцлага ярих дуртай хүмүүст энийг би бараг уулзсан хүн болгонд хэлдэг байхаа тийм. Зөв медиагаа дэмжээрээ. Эн чин та нарын ингээд нийгэмд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт шүү. Мэдээ устгаад үг гэж мөнгө төлөх биш тийм. Энийг ингэчих биш. Зөв хамтрал, зөв медиагаа ингээд дэмжих зүгээр л төлбөртэй мэдээгээ одоо үйл ажиллагаагаа зөв медиануудаа сонгоод хийх чинь л өөрөө айгүй тийм чухал хөрөнгө оруулалт гэдэг жижиг медиануудад тэгээд хэвлэлийн салбар бол бизнес мөн. Гэхдээ зарчмын хувьд олон нийтэд үйлчлэх ёстой л гэдэг ганцхан малгайд ор хийгдэх ёстой. Олон нийтээс урвал нөгөө тийшээ хараад гүөх юм бол энэ хэвлэл гэж өөрөө хэлэхэд айгүй төвөгтэй болчих واخгүй. Тэгвэл PR компани болох хэрэгтэй. Эсвэл маркетингийн компани болох хэрэгтэй. Нэрээ өөрчлөх ёстой. Тэгэхээр бизнес мөн гэхдээ гэдэг юм уулзуур дээр ажиллах ёстой. Тэр нюансаа бас хадгалах ёстой. Тэгээд ийшээ бол нээстийнхэн болон олон улсын байгууллагууд манай редакцуудыг тухайлбал маш сайн шахдаг. Орлогын төрөлжилтөж шахдаг. Төр хувийн хвшил, олон улсын төсөл нэмэх нь одоо олон нийтээсээ хандив ав та нар тэдэн үн байх ёстой. Тэгжиж та нар ингээд айх айцгүй эрүүлэр ажиллах. Угаасаа олон улс нь ингээд баталсан юм а гэдэг рүү аягүй сайн шахалт үзүүлдэг. Тэрний төлөө бид нараас аягүй хичээж байгаа. Тэгээд орлогын сувгжилт хүртэл 4-5 байж бид нар нэг айх аюулгүй цалингаа яах вэ гэж айхгүйгээр тэнцвэртэй бөгөөд хин нэг талд ингээд халаас нь гүрж орчихгүйхэн шиг нийтийнхээ тал зогсох эрхийг олж авах юм билээ. Тэгэхээр компаниуд нийгмийн хариуцлага гэж байгаа үнэхээр зөв медиатайгаа хамтраач зөвийг нь зөвөр дэмжээч гэдэг уриалгыг хэлмээр байна. Тэгээд олон нийтэн ч гэсэн зөв медиада iCoffee-ний санаачлага бол миний ингээд амар туртай санаачлага. Тэгээд энэ мэт нөгөө нэг зөв газраа ингээд багч гэсэн ингээд дэмжлэгийг яг бодиттой хийх хэрэгтэй байна л гэсэн. Тэгээ ийшээ бол хэвлэх айл хэдий явцсан. Тэгээ туулах зам нь хэр урт байх юм гэдг нь л өөрөө анхаарлын тэмдэг байна. Хэвлэл мэдээллийн байгууллага ашигын төлөө ажилдаг. За нөгөө талах зараад ингээд маяга худалдан авдаг газар мөн үү гэвэл бас биш байх. Гэхдээ яг нөгөө одоо хэвлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь тэрэнд бол тодорхой хэмжээний нэг эргээд үйл ажиллагаагаараа одоо орлого олох их үүсвэртэй, санхүүжилттэй, таанаас санхүүжилттэй байгаа гэдгийг ил тод зарладаг. Одоо би жишээлбэл айтем дээр ярихад айтем анх үүсгэн байгуулагч, за үүсгэн байгуулагчийн хөрөнгө гэж бага хэмжээний хөрөнгө тэгээд нэг хамтын ажиллагааны гэрээний үрээр ингээ явдаг гэсэн нэг төрийн компаниуд, за хувийн эмчийн компаниуд ингээ орлогын их үүсвэр ихэд нэг хоёр төрлөөс хамааралтай байсан. Тэгээд одоо ингээ эргээд нэг 11 жилийн дараа харахад нэг орлогын их үүсвэр нь 5 их үүсвэрээс
орлогынхаа их усрыг бүрдүүлдэг болсон байгаа. Вебсайтын хувьд юунаас орлого олж болох вэ гэвэл бид нар талбайгаа үнэлээ, талбайгаа зараад за тэгээ контент нэгэнт бид нар сэтгүүл зүйн контент бэлтгэж чадчих байгаа юм чинь захиалагчаас харилцагчаас танахаар нэг юм сэтгүүл зүйн контент хийлгийа гэдэг бол одоо хүсэлтүүд үл ирдэг. Тэрийг нь бэлтгэж өгөөд за тэгээд нийтэд хүрэхтэй энэ бол тэгж хийсэн юм, ингэж хийсэн юм гэдэг нэг тэмдэглэгээтэй гаргадаг. Зар сурталчилгаа бол авч явах хэрэгтэй. Зар сурталчилгааны орлогоос орлогоо олдог байх хэрэгтэй. Гэхдээ Монголд бол одоо манай сайтын үед контентын борлуулалт нэг жоох өсөж байгаа. Банерын орлого ер нь бол одоо жоох хэцүү. Банераас орлого олно гэдэг бол хэцүү. Нөгөө тал нэг удаагийн зар сурталчилгааны орлого бол сайжирч байна. Доктортой үйл ажиллагаа явуулсны давуу тал нь танигдалт гайгүй сайжрахаар компаниуд эргээд холбоо харилцаа сайжирдаг. За мэдээлэл зар туршлагаа тавиулдаг. Тэгээ сүүлийн үед бид нар манай Монголын хэлүүд нэлээд олон улсын байгууллагуудаас дэмжлэг тусалцаа авдаг. Тэрний төлбөрүүдэд шалгардаг. Ийм бага хэмжээний тэтгэлэг одоо грантууд авдаг болсон. Энэ нь эргээд нөгөө хараат бус байдал нэгдийн эрх ашигын төлөө контент бэлтгэх үйл ажиллагаанд маш сайн дэмжлэг болж байгаа. Тэгэхээр санхүүжилтийн их ус үрэл бид нэр төрөлжүүлэх, сайжруулах тал дээр бизнесийн тийм зөвлөгөө за болдог бол одоо яг энэ чиглэлийн хүнтэй болох зайлшгүй шаардлагатай. Сэтгүүлчд хэвлэл мэдээллийн байгууллагыг жишээлбэл би одоо өөр дөрөө харахад ингээд аваа явхад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тал дээр жоохон дутмаг илүү сэтгүүл зүйн айл ажиллагаанд төвлөрчдөг. Гэтэл бид нар чинь доктортой үйл ажиллагаа явуулахад санхүүжилтээ босгож ий, санхүүжилтээ төрөлжүүлж за ядчил жилийн санхүүжилтээ одоо болтгол байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ чиглэлд одоо маркетинг сурчлагын юудэд болдог бол тийм одоо үйл ажиллагаа хариуцсан захиралтай ч юм уу. Тэгжээж л бид нар томрох, нэгдэх асуудлууд илүү сайжрах боломжтой. Тэгэхээр энийг бизнесийн зөв модель талаас нь Монголын хэлүүд маш сайн сайжрах хэрэгтэй болов гэж харж байгаа. За баярлалаа.